За ингээд үргэлжлүүлцгээе. Дараагийн яриа бол юу гэхээр why dignity matters буюу те social media бидний одоо солилцоо янз бүр шиг те үндих байдлаар ордог. Ер нь яаж social media нэр төртэй яаж холбогдож байгаа юм бэ те. Энэ талаар савгаа өөрөөр хэлбэл ярих уу. За баярлалаа. Энд үргэлжлүүлсэн болгоно. Тэгээд миний ярьж байгаа сэдвээс өмнө би нэг хоёр түүх ярьж өгье гэж бодлоо. Нэгдүгээр түүх нь болохоор нэг Германд байдаг нэг Герман эмчийн талаар. Тэгээд тэр эмч яасан бэ гэхээр Намиб гэдэг Африкийн нэг улс руу ажилладаг байсан. Тэгээд өвчнөө ялгалгүй үздэг тэр хүн ямар ч манайд бол эмчийн тасраад зүүнийг ирүүлжүүлэх авдаггүй те. Тэр эмч болохоор би хинч үс үзнэ бүгдийг үздэг байсан. Тэгээд тэрнийхээ төлөө зарим эмчилсэн хүн өөрийг нь дэрэмддэг, өөрөө фотографч байсан, дэрэмдүүлж байсан. Тэгсэн мөртлөө тэр хүн эргээд босоод маргааш нэмлэхээ нээдэг байсан. Тэгээд энэ хүнийг алдаршуулъя гэдэг Ротригийн 34-50 дүүргийн зэрэгч Дэвид Хараллаа гэдэг Хонконгийн бизнесмен Rotary the One буюу Rotary-гийн эрхэм нэгэн гэж би орчуулдаг байгаа. Яг нь цорын ганц мац гэж хэлж байна. Тэгээд нэг хүний алдаршуулъя. Хүний төлөө өдөр болгон ажиллаж байгаа. Тереса их шиг өөрийнхөө амьдралыг бүр ингээд хайхрахгүйгээр хүний төлөө ажиллаж байгаа $50,000 шагныг. Тэр бүгд нь Монгол ордог байгаа. Би Монголын Rotary-уудыг төлөөлж ажилладаг. Тэгэхээр надад та нар тийм хүн мэддэг бас санал болгоорой. Би түрүүнийг санал болгосны бодлоо надад Rotary-гоос бас $50,000 өгнө. Тэрийг би тэр хүний үсэд бас зориулж болно. Тэгэхээр $50,000 байна. Бид нэр яг 100-ны мэдээ ТV-с өмнө зарлж исэн нөгөө Игэл бантрууд гэх. Тэгэхээр яг тэр хүмүүсээс хүний төлөө ажиллаж байгаа олон хүн архинаас гаргацсан олон хүнийг амьдралдаа залгуулсан тийм хүн мэддэг бол Twitter дээр би лавга гэж байдаг. Тэгэхээр намайг тэргээр орчуулна. Дараагийн түүх нь болохоор дараагийн түүх нь юу ярьчихсан мартчихлаа. Гэхдээ өнөөдөр энд ирээд би нэг cyber bullying гэдэг юм дээр түрүүн энэ айгу хэцүү сэдвэр ярьсан. Энэ руу нэлээд дайрлаа. Энэ сэдвэр хүмүүс яг угаасаа дургуухгүй. Ямар хүмүүс social media дээр илүү идэвхтэй байдیں۔ Зарим хүмүүс болохоор нөгөө бүрэг чимхий хүмүүс онлайнаар илүү сайн ярьдаг гэж юм. Магадгүй тэр хүн сайн бичих чадвартай байж болно шүү дээ. Хүнийг шууд хоёр хуваах юм уу? Тэгж нөгөө бүлэгт ангилах нь өөрөө буруу асуудал та. Хүн тэр бол янз бүрийн характертай хүмүүс ба зарим хүмүүс social media тал дээр миний өнөөдөр би амар системгүй ярьж байна угаасаа. Тэгээд миний зөвлөгөө манайхан бүгд Facebook-ийн тэр developer гэдэг аппликейшнийг суулгаад timeline гэдэг тэр шинэ юмыг нээгээрэй. Timeline-ыг нээх юм бол чиний амьдралыг орсон мэдээлэл төр чинь ингээд он цагийн цаглбар хийчихжээ. Steve Jobs эднэрийг өнгөрөнгүүд New York Times хийдэж штэ. 96 онд компаниасаа хөгжсөн ингээд урсан гэдэг. Тэгэхээр тэр timeline-ыг хийчихэд би өөрөө бүр гайхсан. 97 он дээр тодорхой дарсан чинь чипүүтэй болсон гараад ирж байгаа. Гэсэн чинь компьютер миний орсон мэдээллийг надад арай өөрөөр үзүүлсэн чинь надад айгүй эвгүй санагдаж байгаа. Нөгөө нэг ирээдүйн талаар кинонууд дээр компьютер илүү ухаантай бол хүмүүсийг хайчаа хийгээд эхэлдэг шүү дээ. iRobot дээр та өөрөөрөө ангилах гэдэг чинь. Тэгээ надад амар эвгүй санагдсан. Гэхдээ тэр бол Facebook шал өөр болж байгаа юм байна. Timeline-ыг бүгдээрээ суулгаарай. Тэгээд мэдээч хэрэг Монголоос бол IPC гэмээр гадаадаас бол Mashable.com-ыг унших юм бол social media-ийн талаар илүү сайхан зүйлүүдийг, шинэ зүйлүүдийг мэдчих боломжтой. Миний хувьд Twitter дээр намайг 2000 гаруй хүн дагдаг. Яагаад дагдаг би өөрийгөө сөрөг юм их баг учдаг шинэ мэдээлэл түрүүнд хүрэхийг боддог. Одоо яг сэтгүүлч газар дээрээс нь ч юм уу те зураг аваад тавьдаг. Тэгээ зарим хүмүүс Twitter, Facebook, олон нийтийн хэрэгсэл ашиглаж хүн рүү цагаан олгоогоор айгу сөрөг мэдээлэл бичлэгтэй те бодлоо хүмүүс болоосоо сайн манай нэг найз бичсэн байгаа юм би чи энд бичиж байгаа болохоор энэ найзууд дунд чинь байгаа найзуудтайгаа зүгээр уцаар яриад үзэлтэй яагаад надад бас хэлээд байгаа юм бэ? Тэр сөрөг юм бичээ cyber bullying гэдэг нь болохоор интернетээр нэг хуурамч аккаунтаар орж хүмүүсийг дагуулдаг. Тэгээд нуусыг орны төр бичсэн сэтгэлээр нийгмийн нөгөө ямар хэмжээнд байгааг харж болдог гэдэг Винзо гэдэг манай хуучин захирлуулсан блогер биччихсэн. Сэтгэл замын хөдөлгөөн хоёроор хүмүүсийн нөгөөчлөг харчиж болдог. Тэр манай болохоор нэрийн нугаад аягүй ихтэй ярьдаг юм байна.
Тэгээд ямар нэгэн эмзэг сэдвэр одоо жишээлбэл ураны асуудал дээр би 10,000 үнэтэй бүр өчтөр нэлийн үзэгцээ тэгээд сүүлдээ над руу бүр 10 марвараа дайраад тэгэхээр сүүлдээ би баг айхад төршин төрж байгаа тийм. Тэгэхээр гэхдээ тэгж айж болохгүй өөрийнхөө үзэл бодолтой мэдээж үнэж өгстой. Тэгээ өөрийнхөө дуу хоолойг олсон хүнийг олон хүмүүс дагтын болов гэж шинжлэх мэдээлэл хүргэдэг. Тэгээд өөрийнхөө дуу хоолойнд үнэж болох юм бол тэгээд мэдээж Twitter ашиглаж бас өмнө нь Twitter-ийн надад хамгийн анх наваа Twitter-ийг байн өдөр болгон орч чадлахад ингээ хүчин зүйл болсон юм нөө Кранес гэдэг нэг дуучин байдаг. Тэр дуучин Валентинаар би видеог шеэрлсэн баярлалаа гэдэг өөрийг нь 200,000 вон таардаг. Тэгээ Guy Kawasaki гэдэг та нар мэднэ хэ Twitter-ийн Apple компани үүсгэн байгаа шүү дээ. Guy Kawasaki руу би бас нэг сонирхолтой асуулт тавьжсэн чинь над руу хариу бичижсэн. Усад тохиолдолд Америкийн одоо ерөөсөө хариу бичдэг юм байна. Айгүй их орц Shackman руу юу вэ? Тэгээд өнөөдөр би байгаа 5 минут ашиглаад нэр төр дайнлын нэр төрт амьдрах хөдөлгөөн гэдэг тэрний талаар нэр төрийг битгий нэр хүнд гэж ойлгоорой. Нэр хүнд гэдэг бол репутац тийм тухайн өөрийгөө хийж байгаа ажил хэлсэн үг үйлдэл хэмээр өөрөө олж явдаг юм. Нэр төр гэдэг бол хүн болгонд ижилхэн байдаг юм уу гэж боддیں۔ Тэгээ нэр төрийн хөдөлгөөнийг дэлхийд анх дэлхийн эдийн засгийн форумаас 3 хүн санаачилсан. Нэг нь ханху, нэг нь багш, нөгөөх нь болохоор Обамагийн зөвлөх бол. Энэ гурван яагаад нэр төр чухал юм бэ гэдгээр ингэ санал нийсэн байлаа. Яагаад гэвэл нэр төр хүн болгонд ижилхэн байдаг. Дэлхийн бусад юм дээр одоо Монголд бид нэг юм дээр санал нийлэхэд маш хэцүү дээ. Эрэгтэй эмэгтэй өөр нам тариалагддаг. Өөр ашиг сонирхол харж байгаа хүн болгон өөр юмсэн тийм ажинд байдаг. Тэгэхээр дэлхийн хүмүүсийг бүгдийн хоёр юмд бол багтааж чадна. Нэг нь үр хүүхдээ хайрлах, хамгаалах сэтгэл, нөгөөх нь нэр төрөө эрхэмлэх тэр ариун чанар. Тэгэхээр нэр төрийг бид нар ярих хэрэгтэй байна. Хүмүүсийг нэр төрөө яаж эрхэмлдэг? Монголчууд бол энийг угаасаа эртний үеэс ярьжсэн. Та бүхэн Монгол Dignity.org гэдэг вебсайтаар орж энэ хөдөлгөөний талаар сонирхоорой. Энэ хөдөлгөөнд оролцоод заавал ямар нэгэн үйлдэл хийх шаардлагагүй. Өнөөдөр Dignity-ийн фаундеруудаас иржсэн имэйл уншиж байгаа. Угаад нэр төр гэдэг юмыг та үнэлжлээгүй та энэ хөдөлгөөнийг дэмжиж байгаа гэсэн. Тэгэхээр 3 дахь чиглэлдээ 10 сарын 20-нд энэ жил хийх гэж байна. Манай боловсролын яам 10 жил болгон дээр их сургуулиуд болгон дээр зохион байгуулна. Тэгээд залуучууд одоо мэндээр би бусад энэ хөдөлгөөнд нэгдэж байгаа залуучууд өөрсдийнхөө төгссөн 10 жил дээр очиод хүүхдүүдтэй ярилцсан. Тэднэр өөрсдөө нэрвүүлэх нь илүү оновчтой юм гэж бодож байгаа. Тэгээд нэр төр юм Монголоор бараг ноён нуруу гэж бараг орчуулдаг гэдэг байхгүй. Ноён нуруутай амьдрах нэр уурхаар ясуугаар энэ ойлголтыг цөмөрөөс илрүүлэхэд минь туслаарай. Тэгээд энэ маш чухал юм уу? Би нэг яагаад чухал вэ гэдгийг хамгийн сайн ойлгосон юм бас банкн дээр ойлгосон. Бас банкнд ажилладаг байхад энэ хөдөлгөөнийг анх санаачлаа гэж хүмүүс ойлгоогүй. Тэгээд өглөө 8 цаг 10 минутаас бид нэг өдөр шийдсэн юм. 9,000 төгрөг салбар болгоод төсөөлөөд тэгээд одоо зүүн хараа салбар, дархан салбар, хотын даалгын салбар, 10 хэдэн салбар бүгд өглөө нь салбарын менежер буюу салбарын захирал ингээд зээл эдийн засгчтай бүгдийг суулгаад кофе цай уулзаж аваад бүгдээ зүгээр л нэр төрийн талаар яг ажиллаа хийгээд чинь ямар хэцүү дарамтууд гарч чинь ер нь амьдралын үнэт зүйлсүүд ингээ хоорондоо ярьсан чинь манай салбаруудаас ирсэн тайлбар бид нэрийг аягүй гайхшигт болсон. Яг л хүмүүс үйлсэн зээл эдийн засгч нар ингээ би өмнөөс зээлийг иргэн төлөвлөх гэж би ороод үйлдэх хүмүүс заазуур барьж өөрөөс тайлбардаг шкаунаа нууцдаг. Гэхдээ тэр хүн тэр асуудлаа ерөөсөө ярьдаггүй. Яг л тэр хүний зээлийн багц төлөвлөх ёстой. Тэр хүний тэр асуудлаа тэр ингээ гэрээндээ ярьж магадгүй, өөр төрөнд ярьж магадгүй, хамт олонтойгоо ярьж хизээч ойлголцож байгаа юм байна. Тэгэхээр нэр төрийн талаар энэ ноён нуруутай амьдрахын талаар ноён нуруутай хүн бас ийм байдаг гэсэн надад нэг хүн хэлжсэн. Нөгөө хүнд өргүү ноён нуруутай амьдарч байгаа юм цэг зүгстэй юм байна. Тэгээ хүний өөдөөс ингээ харж байгаа. Яг л хулгай хийгээгүй, тэр хүн худлаа хийгээгүй, хүнд өөртөө биш. Ямар нэгэн хүний дарамтан дор амьдраагүй. Тийм хүн болохоор ноён нуруутай хүн бол ингээ ноён нурууны цэг хүн рүү ингээ чигээр харж чаддаг гэсэн. Тэгэхээр бүгдээрээ магадгүй өөртөө итгэлгүй байгаа хүмүүс тэр итгэлийн үгийг энэ өдрийн талаар ярилцъя. Зарим хүмүүс эрхэмсэг оршихуй гэж орчуулж байгаа тийм. Тэгэхээр эрхэмсэг оршихуй гэвэл магадгүй энгийн амьдралтай бид нар шиг хүмүүс хол сонсогдож магадгүй.
Тэгээд тийм ийм л ярих юм баярлалаа.